Сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За, сараан сүүлийн үед бол бичлэгээ илүү төлхөө анхаарч оруулж байгаа. Учир нь гэх юм бол баяртай мэдээ. Миний ном уншиж өгье гэх группт маань хүмүүс илсэн орж төлбөрөө төлөөд миний урам зориг нэмэгдсэн байгаа. Тэгээд мөнгөнд их санаа зовж өнөөдрийн сүний мөнгө байрны төлбөртэй их санаа зовоод энэ ухаарлал ойлголтоо оруулах, дээрээс ном унших, өөрийгөө сурч хөгжөхөд цагаа зарцуулахад их сатааруулж исэн. Тэгээд орлого маань нэмэгдээд эхлэхээр тэр сатаарл маань багасаад яг гол ажилдаа ингээд хөлөрөхөд цаг гарч байгаа. Тэгэхээр ийм гоё баяртай мэдээгээ та бүхэндээ хуваалцахад таатай байна. Тэгээд та бүхэн ч гэсэн манай ном уншиг группт орохыг бүртгүүлэхийг хүсэх юм бол над руу бичлэгийн доор комент бичээрэй. Тэгээд та бүхэнд линк явуулаад групптэй нэгдэж болно. Тэгээд ном уншлагын группийн давуу тал нь гэх юм бол би өөрөө яг амьдралдаа хэрэгжүүлж байгаа тэр номнуудыг уншиж өгдөг. Тэгээд нэг уншихтаа 30 минутаас 1 цагийн хооронд уншаад ихэвчлэн 30 минут уншиж байгаа. Тэгээд зөвхөн ном унших биш, өөрийнхөө амьдралдаа хэрэгжүүлж байгаа зүйлийг хамт хуваалцаа явж байгаа учраас дахин давтагдчихгүй. Зөвхөн би хийж чадах тийм зүйлүүдийг та бүхэндээ хуваалцаж байгаа учраас ийм онцлогтой групп ажиллуулж байгаа. За ингээд өнөөдрийн сэдэв бол үнэхээр чухал сэдэв. Энэ нь юу вэ гэхээр дотоод хүүхдийн ангаалт. Энэ бол гол сэдэв. Дотоод хүүхдийн ангаалт гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар бол яг хүүхэд байдаг. Одоо ч гэсэн бид нар ээж аавтай ч юм уу ээж аав нь байхгүй бол тэгтэл бид нар хин нэгний хүүхэд болж өөр хүүхэд болж төрсөн байдаг. Тийм учраас бид нар яг хүүхдээрээ дотоод сэтгэл маань хүүхдээрээ байдаг. Гэтэл тэр хүүхэд маань өөрөө өвдчихсэн байдаг. Сэтгэл зүйн хувьд шаналгаатай зовж амьдардаг гэсэн үг. Надад ч гэсэн үе бодогддог тэр таагүй дурсамжууд маш их байсан. Одоо бол нэлээд гайгүй болж байгаа. Тэгээд шинээр бас үүсдэг. Хин нэгэн намайг гүтгэж буруугаар илэрхийлэх миний зорилго өөр байтал өөрөөр илэрхийлэх гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүд бас гомдож бухимддаг. Тэгээд тэр зүйл дээр энэ дотоод хүүхдийн ангаалтаа хэрэгжүүлж түүнээсээ гарч чаддаг болсон байгаа. Тэгээд цаашдаа ч гэсэн зарим асуудал бэрхшээл бас хурж унах гэдэг ч гэсэн хэсэг хугацааны дараа давж гарч чаддаг болсон. За энийг ингээм амьдралдаа хэрэгжүүлээд ер нь бол 5 жил өнгөрч байна. Тэгэхээр та бүхэндээ бол янз бүрийн өнцгөөс YouTube дээрээ тайлбарладаг. Тэг өнөөдрийнх болохоор шилжилт хийх дасгалыг та бүхэндээ бас дэлгэрүүлж тайлбарлая гэж шийдлээ. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр таны тэр бодогдож байгаа таагүй дурсамжуудыг сайхан дурсамж болгож хувиргах арга. За энэ арга яагаад тийм үр дүнтэй байдаг вэ? Яагаад тийм хэрэглэгдэх хөөц байдаг вэ гэхээр би өөрөө туршиж үзсэн. Жишээлбэл манай охин өөрийнхөө амьдралыг ингээд таагүй дурсамжаараа өөрийгөө санаж явдаг. Тэрнээсээ болоод сэтгэл готролд орчихсон байсан. Тэгэхээр өөрийнхөө амьдрал нь ямар гоё өнгөрснийг анзаарахгүй зөвхөн 7 хоногийн сэтгэл таагүй байсан тэр дурсамжаараа бүхэл бүтэн 10 жилийн амьдралаа тодорхойлчихсан байсан гэсэн үг. Тэгээд хүн яг тэр жижигхэн 2-3 хоногийнх ч юм эсвэл хин нэгний хэлсэн тэр үгнээс болж бүхэл бүтэн 20 жил, 30 жил, 50 жилийнхээ амьдралыг сөргөөр харах тохиолдол байдгийн билээ. Одоо жишээлбэл 40 настай хүн би өөр нь жаргаж үзээгүй гэж ярьдаг ч юм уу дандаа л амьдрал нь зовлонтой байсан.
Тэгэхэд ойр дотны хүмүүс нь ч юм уу, ээж наав нь, найз нөхд нь, ах дүүс нь маш гой дурсамжуудыг хуваалцдаг. Бид нар хамтдаа ингэж инээж хөөрж тийм гой дурсамжуудыг бүтээсэн гэж ярьж хахад тэр хүний харга өнцг нь болохоор тэр чигтээ тэр гой дурсамжуудыг ингээд бүгдөр болгоод өөрийнхөө тэр сөрөг дурсамжуудыг үргэлж санаж амьдардаг гэсэн. Тэгэхээр бодол хайран бидтэй тий. Тэгж их жаргаж амьдарчаа тэр амьдралаа ингээд сөргөөр хардаг болчихсон гэсэн үг. За тэгэхээр тэр бидний тэр таагүй дурсамж маань таатай дурсамжуудыг маань устгаж байдаг байна. За энийг би яаж анхаадаг вэ гэхээр ийм тасгал хийдэг. Тэгээ хүмүүс ч гэсэн одоо энэ аргачлалыг бас ашигладаг. Тэр нь юу вэ гэхээр тухайн таагүй дурсамжууд гэхээс илүү таатай дурсамжуудын тухай ярих. Эсвэл шинээр төсөөлүүлэх арга байдаг. Энэ аргыг ашигладаг. Жишээлбэл бага настай байхад одоо хин нэг ингээд зодуулсан ч юм уу тийм дурсамж байлаа гэж бодоход хин нэгэн намайг зодоогүй, нэг танихгүй хүн одоо хин нэгэнд зодуулаад тэрийг би зүгээр харсан байж болох байхгүй юу? За өөр гэх юм бол нэг өдөр ингээ гуниглаад би бүр ингээд сэтгэл готролд ороод би ямар азгүй юм бэ гэж мэдрээд тэгээ би юу азгүй хүн гэдгээр өөрийгөө ингээд тодорхойлцсон байлаа гэж бодоход тэр өдөр яагаад гуниглсан шалтгаан нь зүгээр нэг удамжинд явж исэн нэг шувуу гээд тэгээд тэр нь амар хэцүү өгч байгааг харсан учраас би гуниглсан. Тэгээд тэрнээсээ болоод би хэсэгэн хугацаанд гуниглсан. Тэр нь болохоор миний амьдралтай ямар ч холбоогүй гэж боддог ч юм уу. Ингэж хургаж болно гэсэн үг. Бас нэг гоё арга байт юм аа. За ингээ гадуур явжсэн ч хүмүүстэй ингээ хэрэлтчлээ тэгэнгүүт ингээ зүрх савлаад уурээд намайг гүтгээд өстой нэрээ амар муухай доромжллоо гэдэг ч юм. Иймэрхүү байдлаар бас хүндад стресс ч гэсэн явж идэг. Тэгэх юм бол нүдэн анаад ингээ төсөөлөх нь штэ. Өнөөдөр ингээ ямар гоё үйл явдлууд боллоо. Тэр тухайга бодно. Тэгээд тэр хүнтэй хэрэлдээгүй, тэр хүнтэй ингээд энийгээд онигаа ярьсан гэдэг ч юм уу. Ийм байдлаар ингээ төсөөллөөд тэр дурсамжийг ингээд мартуулж болдог гэх юм уу. Тэгээд ер нь тэгдэг гэсэн их мөнгөтэй одоо гэхээсээ илүү ухаантай гэхээсээ илүү төсөөлөх чадвар сайн хүн илүү амжилтанд хүрдэг гэж хэлсэн байдаг. Тэгэхээр сонирхолтой нь та өөрийнхөө өнгөрсөн бүх дурсамжуудыг шинээр ингээд бичээд өөрийнхөө хүснээрээ бичээд тэрийг өөрийнхөө дурсамж гэж итгүүлж болно гэсэн үг. Далд тухамсар болохоор энийг юусоо ялгадаггүй. Жишээлбэл би ингээд маш баян хүний одоо баян айлын хүүхэд болж төрөөд хатан хаан сиси шиг л ингээд гой хууц өмсөөд ингээд амьдардаг байсан. Тэгээд тэр их хэд баялгаасаа залхаад би ингийн амьдралыг сонгосон ийм эмэгтэй байна гэж өөртөө итгүүлж болно гэсэн үг баггүй юу? Яагаад тэгдэг вэ гэхээр яг та тэр одоо дурсамжинд итгэхэд яг л тийм юм шиг л одоо тэр энерги бүрэлдэн тогтдог гэсэн үг. Нөгөө талаасаа ингээд таны амьдрал айгүй гоё. Та үнэхээр гоё нээж хөөрөө явж идэл хин нэгэн чи айгүй зовж байгаа юм биш үү? Чи амар хэцүү байгаа юм биш үү? Чи айгүй муу харагдаж ин дагийн гууд бас итгэждэг. Тэгэл миний амьдрал чинь болохгүй гэсэн юм биш үү? Би ер нь хангалттай гоё амьдраагүй юм биш үү гэхэд айгүй амархан итгэждэг. Тэгээ би бол өмнө нь бол тийм байсан. Би амьдрал амар гоёор ингээд мэдэрдэг, хорон мөч бүхний хайрладаг тийм хүүхдээс ахгүй.
Гэсэн чинь л ингээд миний таньдаг хин нэгэн ч юм уу ингээд бусад хүмүүс тий. Энэ амьдрал илүү гоё байгаа тий. Энэ гадаад явдаг хүмүүс гоё, машинтай хүмүүс гоё, өөрийн гэсэн байртай хүмүүс гоё, тансаг хувц өмссөн хүн гоё, тийм л хүн жаргалтай байдаг гэд хэлэнгууд би ямар сони юм дээр ингээд аз жаргалыг мэдрээд яваад исэн юм бэ? Эн чинь аз жаргал биш юм биш тэгээд итгэжингууд өөрийнхөө бүх амьдралыг сөргөөр хараад эхэлчихэж байгаа байхгүй юу? Өдөр болгон өдөр бүрийг ингэж хайрлж өнгөрүүлдэг байсан тэр охин биш болчихж байгаа. Тэгэхээр тэр төсөөлөл, тэр дурсамж, таны тэр итгэл үнэмшил ямар байхаас хамаарат таны аз жаргалтай байх, амьдралаас ханамж авах тэр энергит нөлөөлнө. Тэгэхээр яг өнөөдөр зориггүй хүн байж болох байхгүй юу? Зориггүй нэг юм зориг тавиал түүнийхээ төлөө ингээл улаан галзуу зүтгэл өдөр болгон түүнийхээ төлөө ажиллаад явдаггүй хүмүүс байж болох байхгүй юу? Тэр хүмүүс яагаад тийм байгаа вэ гэхээр өөрөө тэр зорилгын төлөө явах тийм бодлыг бодох завгүй өнөө маргаашийн асуудал дундаа ингээд завгүй амьдраад байгаа гэсэн үг. Зорилго тавиад зорилгын төлөө амьдрах ямар гоё гэдгийг юусоо мэдэрч үзээгүй болохоро яг тухайн амьдралтай ингээд хайрцаглагдаад түүжигдээд амьдарчдаг гэсэн үг. Тэгэхээр бид нар хамгийн эхлээд энэ сөрөг дурсамжийн, таагүй дурсамжуудыг эерэг болгон хувиргаж мэдээж шууд нэг удаа энэ дасгалыг хийгээл шууд эерэг болчихгүй итгэж өгдөг байхгүй. Нэгэн тал одоо тэр зовлон бэрхшээл, тэр таагүй дурсамж надад тохиолдсон штеп. Тэгээ би яагаад тэрийг гоёор хараад нэг гоё юм болцсон юм шиг инээж явах хэвтэй ингээд дотроос ингээд ятгаад байдаг. Зүгээр л гониглээ л та тий. Тэгхгүйгээр эерэг болох боломжтой гэдгийг олж хараад дахин оролдож үзээд та жаргалтай байх хэрэгтэй байхгүй юу? Та аз жаргалтай байх боломж бүрэн байна. Тэгэл хүмүүс ч ингээл жаргалтай байгаа, инээж байгаа хүнийг харах дурггүй. Би ингээл энд амар зовж ах чи энэ хүн энийгээ явж ах гэжтэй. За их эзэн хүн маргааш нь яадаг. Их инээсэн хүн орой нуйлдаг гэдэг ч юм уу тий. Тэгэл харааж идэг. За энэ ингэж гэлтгэнж байгаа л нэг л өдөр нуурч унандаа гэдэг ч юм уу тий ингээд. Аюу дургу. Яагаад дургу байна вэ гэхээр өөрийгөө жаргалтай байхыг зөвшөөрдөггүй учраас хүн бусдыг ч гэсэн жаргалтай байхыг зөвшөөрч чаддаггүй. Хүн гэдэг амьтан яг өөрийнхөө мэдэрдэг зүйлийг л бусдад мэдрүүлэхийг хүсдэг. Яг өөрийнхөө мэдэрч байгаа зүйлийг л хорвоо ертөнц гэдээ ойлгочдөг. Тийм учраас өөр зүйлийг харах боломжгүй байдаг. Тэгэхээр та одоо өөрийнхөө тэр сэтгэл зүйн эрүүл байдлыг хайрлаж сураад өөрийгөө жаргалтай байхыг зөвшөөрч чадах юм бол бусад хүмүүсийг ч гэсэн жаргалтай байхыг хүлээн зөвшөөрч чадна гэсэн. Бүгдээрээ тийм нэмсгэлсэн аз жаргалтай амар амгалан юм гоё нийгмийг бүтээчүүл гоё үсттэй. Дандаа зовоод ах тийм гоё зүйл биш байхгүй юу? Яах вэ? Хүмүүс угаасаа л цаанаасаа тийм сөрөг зүйл дуртай байдаг, ховж юм дуртай байдаг, муу юм ярих дуртай байдаг. Тэгээд тэгэл муу юм сөрөг юм ярьсараа л амьдралдаа муу юм татаал, өвчин зовлон тусаал амьдралаа ингээ балчаа дараа нь ойлгодог. Заавал тэгж ингэж дордуулж байдгаар нь бүтлгүүдүүлж ингэж гоё байхыг сонгохгүйгээр яг одоо ингээ шийдвэр гаргаад эерэг байх тал дээр анхаарад таныг одоо тэгж тавгуудуулаад байгаа тэр сөрөг дурсамжуудыг яаж ангаах вэ? Яаж эндээс гарах вэ гэдгийг бодох хэрэгтэй гэсэн үг. За тэгвэл би нэг жишээ авъя зөө. Таны сэтгэлийг та өөрөө ямар байхыг та өөрөө шийднэ. За жишээлбэл та одоо яг уурал
Илүү уурлаач чи. За тэгвэл та одоо яг уурлж гин үү? Үгүй байгааз. Тэр уурлах шийдвэрийг та өөрөө л гаргана гэсэн үг. Та гуниглж байвал та гуниглах шийдвэрийг өөрөө л гаргаж гин гэсэн үг. Гуниглах нь танд тухтай байгаа учраас та гуниглаад шантраад байгаа байхгүй. Шантралгүйгээр түүнийхээ ард гарах зориг гаргаад ингээд цааш нь тэмүүлэх нь ямар гоё гэдгийг та мэдэхгүй байх. Тэгэхээр тэрний амтанд орох нь амар чухал. За би тэгвэл эргээд дуусъя. Зөвхөн надад л тэр бүх зовлон бэрхшээл ирээд байгаа юм шиг санагдаж би шантарч би зүгээр төвчж амьдрий те. Энэ зовлон бэрхшээлийг надад төвчих хүч хайрлаач гэл те. Ингэж амьдарч байсан тэр сэтгэхүүгээс одоо би өөрийнхөө амьдралыг миний сэтгэл зүй ингээд эрүүл амар амгалан аз жаргалтай байхыг би өөрөө шийдвэр гаргаад түүнийхээ төлөө ингээд суралцсан явж байгаа нь шал өөр мэдрэмж бүр ингээд харьцуулшгүй. Та өдрийнхөө дурсамж, өдрийнхөө амьдралыг гуниглахад, шаналхад, зовход зарцуулах харин зорилгынхаа төлөө явж хүсэл тэмүүлэлтэй тэр ингээд таны бүтээлч тэр сэтгхүүг дотроос нь хундруулж байдаг тэр мэдлэгийг ингээд гаргахын тулд амьдрах үнэхээр өөр мэдрэмж. Би бол амьдралдаа бол эргэлт хийж чадсан. Үнэн нь бол би хүлээдэг байсан. Хин нэгэн миний сэтгэлийг тайвшруулах болов, хин нэгэн надад туслах болов, хин нэгэн ингээд шидэт тохиураар миний амьдралыг гоё болгоч болов гэд хүлээдэг байсан. Миний нөхөр намайг хайрлах болов, миний ээж намайг хайрлах болов, миний ах намайг хайрлах болов гэж өрөвдмөр дүр төрх гаргаж гуниглаж шаналж эсвэл төвчж амьдардаг байсан. Одоо л би хэнийг ч миний амьдралыг жаргалтай болгооч гэж хүлээдэгчгүй. Миний амьдралыг жаргалтай болгох хүн бол би өөрөө. Тэр сүрэг дурсамж, тэр таагүй дурсамжийг бодоод байгаа нь та өөрөө ахгүй. Тэр дурсамжийг бодоод байгаа нь би өөрөө. Би өөрөө л байсан. Би өөрөө л таагүй дурсамжтай бодоод тэр дотроо ингээд живээл амьдраадсан байхгүй. Одоо л хаяа мэдээ шаналн шантарна, тэрийг бодно. За би энэ юу болоод би ингээ гуниглж уу, юу болоод би ингээ уурлж уу, юу болоод би ингээ шаналж уу гэд бодно. Би хүнд итгэснээсээ болоод мөнгөө өгөөд алдчихлаа гэдэг ч юм уу тий. Дараагийн удаа би хүнд хамаагүй ингэж итгэж мөнгө төгрөгөө хамаагүй өгч болохгүй мэн, дараа нь би харамсах юм байна гэдэг ухаарлаа олж авлаа. За окей. Одоо урд хийх юм да хий. Би ч одоо хийх ажилтай хүн шүү дээ, зоригтой, тэмүүлэлтэй амьдарч байна. Энийг бодоод ах зав надад үнэндээ байхгүй ингээд болчдөг болсон гэсэн үг. Тэгээд 1 хоног үргэлжлэн, 7 хоног үргэлжлэн, 14 хоног, 1 сар ч үргэлжлэн. Явандаа тэгээд тэр гуниглах, шаналх өдрүүд маань багасаад эхэлсэн. Сүүлдээ мэрэгшиж байгаа байхгүй юу? Хитрхи удаан тэгээл гуниглаад бодоод ах. Тэрийг зүгээр хай гэдэг шиг л тэр таагүй дурсан гэдэг зүгээр хайчдаг. Одоо жишээлбэл хин нэгэн намайг ингээд тохироочлоо гэхэд би тэр хүнийг бодоол хамаг амьдралаа үржээвэл тэр одоо тэр миний тархинд орох амьдрах одоо тийм үнцэнтэй хүмүүн үү? Үгүй. Тэрийг бодоод ах зав надад үндэ байхгүй. Харин би өөрийгөө бодъё л тоо. Сараа сэтгэл санаа нь ямар вэ? Одоо ямар вэ? Би ямар вэ? Юу хиймээр вэ? Энэ тухай л бодмоор шүү дээ. Тэгэхэд тэр хүн намайг тэгж л гомдоосон ч гэсэн өөдгөө гэдэг ч юм уу. Тийм юм бодоол тэр хүн ч гэсэн онцгүй хүн байсан да. Тийм л хүн байсан бол доо гэл тий. Тэрийг бодох үнэхээр зав байхгүй. Тэгэхээр оронд би өнөөдөр гоё урт амьсгаа аваад амьсгал маань жигэд ингээд амьсгал явагдаад дээрээс нь миний биеийн бодисын солилцоо сайхан ажиллаа. Эрүүл зөв хооллоод бие минь хөнгөн шингэн байна уу?
энэ үр хүүхэд маань аятайхан байна уу? Эрүүл сарвал байна уу? Тэ? Тэрэн дээр л анхаарах нь хамгийн чухал байдал би тэр хин муу хүмүүсийн тухай бодоол. Намайг гондоос намайг охроос хүмүүсийн тухай бодоол. Тийм юм болоогүй гэж бодчих хэрэгтэй гэсэн. Огт танд тохиолдоогүй. Бас нэгэн арга гэх юм бол юу гэдэг юм? Өгүүлэг уншиж ингэ бодчихдээ одоо тэр таагүй дурсамж байвал тэр үйл явдал хин нэгэн тохиолдсон. Та тэгээ тэрийг уншсан. Тийм. Заримдаа нэг тийм аимшиг кино үзэхээр яг тэр аимшиг кинонд ороод ингээд сэтгэл санаа тавгүй болчдөг штеп. Яг тийм. Тэнийг тавгүй туулдаг тийм өгүүлэг уншсан. За энэ зүгээр өгүүлэг штеп. Энэ хин нэгэн тохиолдсон зүйл гээл хайчих хэрэгтэй. Энэ тохиолдоогүй та өөрийгөө шинжлэх бүрэн боломжтой. Яг өнөөдрөөс эхлээд та өөрийгөө бүрэн шинжлэх боломжтой. Тэгээч би зоригтойгоор ингэ мэрэгчлээ солио явдаг. За жишээлбэл би өнөөдөр хитрх гаргаад мэрэгчлээ сольж болох байхгүй. Би эмч болж болно. Өнөөдөр би эмчийн шалгалтанд бэлдээд бүх зүйлээ ингэ бэлдээд яхад 4-5 жилиг зарцуулаад дараа нь би эмчээр сураад эмч болох боломжтой байхгүй. Та би хинч болох боломжтой. Харин шийдвэрээ би та өөрөө л гаргана. Сонирхолтой байна уу? Амьдралдаа хүн чинь нэг л мэрэгжил сонгоно. Тэгэл тэрэндээ тууштай байж амьдрах ёстой гэдэг зүйл одоо л хоцрогдсон байгаа шүү. Та юуг сурах боломжтой, ямар ч мэрэгчлэр ажиллах боломжтой. Тэгээд би одоо энэ ухаарлын ойлголтуудаа ингээд хуваалцаад та бүхэнд ч гэсэн жоохон ч гэсэн ойлголтуудыг авч өгөөд хэрвээ хүсэх юм бол ганцаарчлан ингээд коучинг үйлчилгээгээ үзүүлээд тий. Тэгээд ном уншлахын группийг ажилуулад гэдэг ч юм уу тий. Яг энэ ингээд зүйлээ би өөрөө ингээд өөрт таалагдахаар ингээд төлөвлөөд яг ингээд ажилуулаад өрнийхөө төлөө суралцаад мөнгө төгрөгөөр зарцуулаад ингээ явхаад бүтээгээд эхэлчихэнгууд ингээд би урам авчиж байгаа байхгүй. Хүн гэдэг чинь өөрийнхөө амьдралыг бүтээж болох юм биш үү? Амьдралын хэм маягаа бүтээж болох юм биш үү гэдэг тийм мэдрэмж авцсан. Тэгээ эндээ ингээ одоо мэрэгшээд явж байгаа гэсэн үг. Сонирхолтой байгааз. Тэгэхээр тэр таагүй дурсамж бодоол тэр өнгөрсөндөө үлдээд ингээ өөрийгөө яг одоо жаргалтай байх боломжоо бити өгөө хийгээрээ. Тэгээд шилжилт тасгалыг хийгээрээ. Тэр таагүй дурсамж хин нэгэнд болсон. Энийг танихгүй хүнд болсон. Тийм үйл явдал танд тохиолдоогүй. Та өөрийгөө шинжилж. Нэг тийм санамжаа алдсан хүмүүс эд шүү дээ. Сайхан. Хинэгний гомдож ирсэн. Санахгүй баярлуулж ирсэн. Санахгүй. Тийм хүн шигээр өөрийгөө шинжлэх боломжтой. За ингээд өнөөдрийн сэдвээр ярьж дуслаа. Тэгээд таалагдсан зүйл яах юм бол ойлгосон зүйл яах юм бол комент бичээрэй. Бас нэмж хэлмээр байгаа зүйлээ бас комент бичээрэй. Тэгээ манай ном уншиж өгье групп дотор орохыг хүсвэл бас комент бичээрэй. Та бүхэндээ амжилт хүсье. Баяртай, хайртай шүү. Аж аргалыг хүсье.